шинэхэн бичлэгэндээ тавтай морил. Энэ удаагийнхан бичлэгээр болохоор мэдээж бүгдээрээ 9 дугаар сараа хамтдаа төлөвлөцгөө болно. Тэгээ би яг яаж хийхээ эхлээд ингээд жоохон зураглал гаргасан байгаа. Харандагаар ихэнх юмнуудаа төлөвлөлөөд зурсан. Тэгээд ерөнхийдөө төлөвлөгөөтэй эхэлж байгаа. За ингээд харж байгаачлан ерөнхийдөө бол тодруулаад явж байна. Тэгээд нөгөө нэг бичлэгээ 720 юм уу 1080 дээр нь дарж үзээрэй. Тэгээд description box-а бас нээж үзээрэй. Тэгээд араас нь ерөнхийдөө бол сүйдэрлээ жоохон цагаан балмалаар янзалж өгч байна. Тэгээд календар бол тийм хөрхөн ураад наацсан юм шиг хэлбэрээр хийсэн байгаа. Одоо болохоор энэ зураг буудах гэж байна. Тэгээ нэх гой будаагүй болохоор тэгээд бүгдээр харцгаая. Одоо болохоор monthly log-ийнхоо хэсэг рүү орж ийн. Monthly log тэгээд ерөнхийдөө бол ингэж хийж байгаа. Тэгээд за нэг иймэрхүү. Буцаад хөгжмөө сонсоорой. Одоо болохоор ингээд тоонуудаа бичээд ерөнхийдөө monthly log маань дуусах шатанд орж байгаа. Тэгээд бас яаж зүгээр ах вэ? Энэ талд нь goals буюу сарынхаа зорилгоо ингэж жижигхэн боксонд хийж өгөөд бас жоохон стикерүүд сонгоно гэж байгаа. Энэ дэр бүр амар фокусгүй байгааз би фокуслахаа мартсан байлээ. Амар тэнэг. За тэгээд сая дөнгөж фокустай болж байна. За ингээд ерөнхийдөө monthly log маань дуусаад бүгдээ дараагийн айрад усаг байна. Бүгдээрээ дараагийн уцуулах ер нь habit tracker руугаа шилжихэд бэлэн болж байна. Let me check my chest, my breath right quick. He ain't never seen it in a dress like this. He ain't never even been impressed like this. Probably why I got him quiet on the set like zip. Like it, love it, need it, bad. Take it, own it, steal it, fast. The boys still playing, grab my ass. Тэгээд habit tracker болохоор энд харагдаж байгаачлан ингээд Amanda Richley-гийн 7 илүү 8 билүү? Тийм 7 сарын төлөвлөгөө шиг Amanda Richley-гийн 7 сарын төлөвлөгөөн дээр ашигласан habit tracker-ийн загвартай нэлийн төстэй ч гэж ер нь яг ерөнхийдөө хуулсан. Гэхдээ доор нь бол нэг хийх юм олдоогүй. Тэгээд ерөнхийдөө бол ингээд сууж байгаа. Нэрээ бичлэгэн дээр маань лайк дараагүй байгаа бол заавал дараарай, subscribe дараагүй бол бас
заавал дараарай, бас хонхон дээр нь дараарай. Ер нь энэ бичлэгэн дээр нарны гэрлийг ашиглаж байгаа шүү дээ. Тэгээд нарны гэрэлд ингэж хийхэд бүр амар хэцүү, амар халуутсан. Тэгээд хөдөлмөрийг маань үнэлээд лайк дараад subscribe хийхийг хүсье. Намайг анх удаа үзэж байгаа бол миний бас бичлэгүүдийг ч гэсэн ороод үзээд лайк дараад коммент хэсэг дээр нь сэтгэлдээ үлдээгээрэй гэж хүсье. Description box-аа нээж үзээрэй гэж бас дахин хэлж байна. Push why you beating round the bush and knowing you want all this. Never not get you drive. All of them bitches hating, I have you with me. All of my niggas saying you ain't committed. Really to anybody you had them pretty. All of the body, I need ass and titties. За, энд харагдаж байгаачлан би юу түрүү failed 3 нүд дутуу бэлтчихсэн байсан. Тэгээд тэрийг янзлчаад одоо habits гэдгээ ингээд янзлаад камерныхаа өнцгийг бас өөрчлөөд одоо ингээд mood болон timetable хийх гэж байна. За энэ урд нь жоохон сүтгэнж байгаа дүрс харагдаад бас энэ хогнуудыг үж байгаа. Энэ болохоор манай ээж маань намайг ер нь ингээд бичлэг видеогоо хийхэд бужоогоо хийхэд гэсэн айгүй их дэмждэг. Тэгээ ерөнхийдөө хөвчлэн бичлэгнүүдийг хийж хахад хажууд нь хараад сууж идэг. Тэгээ энэ удаа хажууд нь хараад суунгаа хүнтэй уцаар ярьсан. Тэгээ ингээ бас балуурны хогнуудыг зүгээр ээж чадахгүй ингээд цоглуулаад байгаад байсан. За тэгээд энэ хэсгүүд дээр нь юу ч ярих вэ? Тэгээд mood tracker болохоор нэг илүү дутуу юм уу зүгээр л нэг санаа орж ирчихгүйсэн болохоор ингэж хийсэн байгаа шүү. Why don't you say so? Didn't even notice your punches that to roll it. You got to keep your focus. You wanna say so? Didn't have to moment. Keep me in the moment. I bet you haven't known me. Why don't you say so? Didn't even notice your punches that to roll it. За одоо болохоор ерөнхийдөө mood tracker дуусгаад timetable буюу энэ дээр би яана миний толгойг хараач. Хичээлийнхээ хуваарийг гаргах гэж байна. Хичээлийнхээ хуваарийг бол аваагүй байгаа. Ямар тач нөгөө нэг ингээд энийг болохоор би жоохон буруу харуулж агаад сүдрээ гаргамаар санагдаад ингэж хийсэн байгаа. Тэгээд зарим нь буруу гаргацсан ч гэж магадгүй, ясан ч гэж магадгүй. За тэгээд timetable дээрээ өглөөний 9-өөс 17 цаг хүртэл ингэж бэлдсэн байгаа. Ингээд нийтдээ 9 цаг уу. Тийм бах. Тийм 9 цаг. Тэгээд доор нь 6 ширхэг кодыг бэлдсэн байсан боловч 6 арай багдах байх гэж бодоод 8 ширхэг болгосон байгаа шүү. За тэгээд бүгдээрээ хөгжмөө үргэлжлүүлээ сонсцгоё. За одоо энэ дээр болохоор би brain dump хийх гэж байна. Тэгээд түрүү баллуурж явахтай аваачаад өнцөг дээр нь дарахгүй тэмдрээ авчиж нуглаа ийцэн. За тэгээд ашиглаж байгаа brush pen-ууд бол нэг бол Myliner Squall-ийн зүгээр нөгөө хоо билүү. Тэрнээс зүгээр зарим өнгөнүүдэд түүж аваад тэгээд үлдснийг нь хайчдаг байгаа. Гэхдээ хайцсан ч гэж ашиглахаа болчдөг. Ингээ олон өнгөтэй худлаж авангуудаа яг таалагдсан өнгөө туршиж үзээд хамгийн таалагдсан өнгөнүүдээ туршаад өөртөө үлдэнгүүтээ бос өнгөнүүдийг нь бол манай хамаатны дүүнер ч юм уу, манай дүүнер Squall маань найз нар эдэр бужаатлаг найз нар эдэр тэгээ хуваагаад авчдаг. За тэгээд дараагийн удаа болохоор бүгдээрээ weekly spread хийж гин. Ингээ ерөнхийдөө дуусах шатанд орж байгаа. Тэгээ weekly spread-ийн санааг ануу арчин хүчийн бичлэгнээс авсан байгаа шүү. За тэгээд бичлэгээ үгүй бишээ. Дуугаа үргэлжлүүлээ сонсцгоё. Your voice
I was a loser, so blind with desires. I don't know what I wanna do. I don't know how I gonna do. Losing faith, losing mind, lost the path. So easy to feel. За ингээд ерөнхийдөө бол 7 сарын төлөвлөлт маань дуслаа. Баяртай.